залуу хүний хувьд би бас залуучуудаа түлхүү дэмжиж, оюутнуудын асуудлуудыг шийдэж, энэ асуудал дээрээс түлхүү ажиллана гэж би бол бодож байгаа. Би бол хувьдаа нийслэлийн 18 буюу хаан уулын нисхийн 4 хороо тэгээд цаашаага Бёшо үлзийд гэсэн хороодууд дээр нэр дэвшиж байгаа. Энэ хороодуудын маань дийлэг хувь нь бол гэр хороолоогоо. Үүн дээр бол мэдээж мөрийнхөө хөтөлбөрийн дагуу бас 3 зарчим дээр түлхүү баримталж ажиллана гэсэн бодлоготойгоо. Тэр нь юу юм бэ гэвэл дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлье, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлье, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлье гэсэн ийм 3 чиглэлээр бол яг баримталж явахаар байгаад байгаа. Тийм бид нар ингээл дандаа ярьдаг залуучуудын оролцоо хэрэгтэй, залуучуудын хяналт одоо энэ төрд хэрэгтэй ингээд яриад байдаг мөртлөө яг ингээд бодтой дэмтсэн үйл ажиллагаа ерөөсөй харагдахгүй байгаад байдаг. Тэгэхээр магадгүй би бас одоо хамгийн залуу гэдэг одоо нэр зүгээд орж байгаа болохоор бас залуучуудаа төлөөлөөд цаашдаа залуучуудаа уриалаад цаашдаа та нар бүгд одоо өөр өөрсдийн гэсэн мэрэгжил чиглэлээр ингээд боловсроод эзэмшсэн байгаа. Та нараас улсынхаа хөгжил цэцгэлийнхэн төлөө бас хөрөнгө оруулаач. Улсынхаа хөгжлийн төлөө та нар өөр өөрсдийнхөө чиглэлээр ингээд оролцоод хувь нэмрээ оруулаач гэж бас уриалж байна.